Siamo su Chanel. Seattle Dino. Сайн уу? Сангаас хэрэн байна. За сайн яваад ирсэн үү? Сайн яваад ирлээ юу байна? Зөндөөл юм байна. Ямар удаан холбогцсонгүй вэ гэдэг Харин ярьсангүй 4-5 хоног. Мессеж бичсэнгүү. Харин тийм ээ. Тий. За юу вэ? Сайн да. Юу хий? Өнөөдөр нөгөө хүүхдүүдийнхаа юун дээр очиж үзсэн. Сургууль дээр юм. Ямар сургууль аа? School tour хийгээд. Сургуульд ороод байгаа. Юу яриад байгаа? Коронавирустэй. Хоёр настай. Kindergarten одоо явна заяа. Өдрийн 2 цаг 30 минут заяа. За. Тэгээд очиж өнөөдөр сургуулийн үзээд бүр амар хөөрхөө ёо. Яна энэ хоёроо сургуульд орчиж байгаа мó. Харин баг нь гэхдээ яг 3 хүрээд явж болно. Том нь 3 хүрсэн тэгээд өг нь 9 сараас эхлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд нэг спот байвал одоо 3 сараас эхлүүлчихье гээд. Тэгээд өнөөдөр маргааш нөгөө нэг юм хамгийн бөглөндөө. Nice. Одоо тэгээ 2 цаг 30 минут л юм уу? Ямар жоох юм. Тэгтээ хөрхөн тэр анги мэнг дотор байгаа юмнууд ямарч хөөрхийн. Тэгэл хөөрхийн зөндөл хийдэм шиг шүү дээ. Танаатай ойрхон юм уу? Тийм чадвал school bus-нд нөгөн. Тэгтээ зай байвал айгүй амархан дүүрчдэг гинэ. Хичээлийн өндөр тэгтээ зай алдахгүй л ах. Тэгээд гэрээс 12 минут. Бас гайгүй. Хөргөж өгвөл. Тийм. Тэгээ одоо өдөр хідээс хідэн цагийн орондоо. Яг сургууль дээрх цаг нь болохоор 12-оос 2:25, 2:30 хүртэл. Йоо, ямар инээдтэй. Инээдтэй. Тэгээд өглөө гэртээ чи 12-ээс сургуульдаа явж. Ланч бокс энэ бэлдэж өгч явуулна. Тийм үү. Тэгээд бага нь яах юм? Баг нь тэгэл надтай хамтаж байна. Гэхдээ юуг нь багынаас одоо sign up хийгээд ирэх жил яг 3 хөрөнгөт нь ингээ хамт явуулчихна. Тэгээд тэндээ нөгөө нэг юм хом заах зорилттой юм уу? Тийм ингээл хөрхөн. Тийм. Сур жоохон нэг амир хичээл бол үзэхгүй. Тэгэл гоё тоглоал хийж идэм шиг л. Гадаа дугуй ундаг гин тоглоомын талбай дээр гарч тоглодог гин. Тэгэл амар тийм activity ингээл амар юм хийгээл. Тийм. Хөрхи ёо одоо ийм 3 настай. Тэгтээ амар нөгөө шар скул басан суугаа явах юм гинэ. Би бүр яг явуулахтай өөлөх баха бүрхэн. Багын хамт зөвхжүүл те. Тэгвэл ядаж чи 3 хөрөг болохоор болохгүй. 2 цаг 30 минут ч гэсэн ганцаараа дараа жилээс амар тайван байхгүй юу? Яа, инээдтэй. Тэгээд юу одоо юм цэцэрлэг төхөд хэд гихөө? Энэ болохоор kindergarten болохоор 7-ны 4 өдөр заяа. За 500 сарын $500. Сарын 500. Тэгээ өдөрт 2 цаг 30 минут. Тэгээд нөгөө нэг том болоод цаг нь нэмсэн гэхээр төлбөр нь нэмэгддэг юм уу? Агуу. Тэгээд 5 хүрээд preschool ордог хаа. Улсынхаа сургуульд. Тэрнээс биш эсвэл өдөржингөө нөгөө нэг daycare төгчөж болно. Хувийн энд ингээд нөгөө нэг Монгол шиг ийм улсын цэцэрлэг байхгүй болохоор бүгдээрээ хувих. Тэгээд үнэтэй штэ. Daycare чинь хэд гэдэг? Daycare нэг 1800-аас 2500-ийн хооронд гэдэг юм уу яг манай энэ чи. Сарын тий? Тийм сарын нэг хүүхэд нь. Тэгээд daycare чинь ажлын цагаар өстэй тий? Тий. 9-5 шиг. Тий. Тэгтээ юу амар тийм заваан байдаг гэсэн. Тийм гоцлаа тийс энэ тэндэг шиг ингээ сольж мэлж орохгүй. Тэгээд
хоол нь бас айгүй муу юм шиг лээ. Энд монголчууд daycare ажиллаулт юм шиг л шүү дээ. Анаач Ер нь Америкт тийм шүү. Ингээд нэг апартмент аваад эрх энтрийг аваад тэгээд заах мах эрэхтэй бол болт юм болов эсвэл тэрийн сайн мэдгүй. Гэтэ ямартай ч хүмүүс ингээд нэг апартмент одоо рентлэт ч юм уу тэгэнгүүтээ daycare ажиллаулдаг гэж бол хайлтсан. Тийм. Эрхийг аваад бол байдаг гэдээс болдог баг. Зөө ёо инэттэй энэ тэр хоёр одоо. Харин одоо цүнх мөнх аавна. Яна одоо цүнхүүд нь яг ланч боксын л хийж өөр юу хичээл. Ямар юм дэвтэр ном уу? Цаас мас нааш тааш авч явд юм шиг илээ. Ёо инэттэй. Харин яаж явуулна? Наа. Бараг 2 цаг салахтаа санаад байгаа. Хөрхийн намайг хамт байна үдтэй л гэдлээ. Яа, ойлгооч энэ өөрийгөө зүтгэж явах гэж байгаа. Сургуульд ингээ явах гэж байгаа ойлгоод тэгээ хамт очихгүй бүр амар таалагдаад явахгүй гэд гэрлүүг харахгүй энэ тоглоё гэд. Ааха. Тэгээ минийхөө ингээ дараа ганцаараа ирээд нөгөө хажуутлын бас манай хөршийн бандны явдагхгүй юу? Ааха. Тэгээ найз нас ингээд бас энэ чи ингээ ганцаараа ирээд сургууль дээр ингээд найзуудтайгаа тоглож байгаа. Тэгээ буцаад ирдэг штэ чи гэдгсчгүй мама хамт явна. Яа, эхлээд гэж уйлах баха. Харин тэгтээ гайг бах уу. Яа, энэ өөрөө ороод тэгээ шууд баг алга болж л. Сонирхоод. Яа. Багш нар нь нэрийн дуудаал энэ тэр юм уу гэж инээд өхөрдөл. Яа, гэтээ амар жоохон за бид нар одоо хиддээтэй цэцэрлэгт явсан юм байж. Мэд 2 хүрээд үү? Мэдгүй. Одоо ингээ 3-тай цэцэрлэг нэг л жоохон санагдаад жоомахтай явж исэн баха. Ясл мэслгээд бүр жоохносоо очдөг үсттэй. Бүр памперс мамперстэй байх та. Тийм болов. Тийм хөө. Одоо наа хоёр чи явна гэхээр нэг тийм нэг л жоохоо зэрэг. Харин яа, энэ гайхаа. Тэгэл тийм сантай. Эхний нэг бол ингээд үүд нь бараг хүлээж авах юм шүү. Тэгээд гайгүй тасч байгаа хаа тий. Багын өгч ингээд сураад тэгээд айгуу дуртай байдаг гэсэн. Манаас энэ тийг нэг найзын охинноос явтыг. Дуртай явдгаа л гэж л. Багын өгчүүл тэгээд чи бүр өстө me time шүү 2 цаг 30 ланча хийгээл таарч. Тэгээд ганц цаг гарах л та. Харин тий. Ядаж ганцаараа байх нэг 2хан цаг ч гэсэн тий. Ингээ чих амар байна гэдэг чинь сайхан. Үлчтэй. Нэг тийм сантай. За өөр юу вэ? Өөр тавьдөө нөгөө нэг газар чинь мессежж чинь. Ямар газар? Яа нөгөө нэг Airbnb. Ямар Airbnb? Тайландын уу? Тий. Яагаад юу? Яагаад ингээд 3 өгсөн бэ энэ гэдэг. Тийм 3 өгсөн. Аха. 3 их өгсөн шүү. Тэгээд яаж ингээд засах уу? Ярилцъя л гэж байна. Хил танаах хэвээр нэрээ ингэсэн лээ. Нэртэй дахиж хэрүүлэх гэж. эдгээр нэрээ ревю энэ өгсөн юм уу бүр мартсан биш. Тиний хальт. Airbnb дээр нөгөө нэгтэй. Тий. Ятэ үнэн ревю өгөх хэрэгтэй шүү. Тий үнэнгийн бичээд тэгээд ясч энийгээ засчаач гэж тэгж байна. Тэгвэл засахгүй гэх танаа байгаа чинь эдгээр ингээд засуулаад идэм байх л та. Тэгээд бахан 5 үнэлгээтэй юу. Ингэж гараад.
За манайхаар нэг иймэрхүү л. Тэгээ манайхаар одоо битээр тэгээ сая хитаа нэг сайхан яваад ирлээ. Тэг хэдэн цаг нис чинь 5 6 сангаас яг 11 гэж тисээд 2 цагийн зөрүүтэй юм байна. Одоо сангийн цагаар 6 өнгөрөөж буух нь Хавайийн цагаар 4 мөрөг гэж болов тэр их цаа. Тийм. Тэгээд амар гоё юм байна уу. Хавай бүр нэрээ үнэхээр нэр Таиландын сайжруулсан хөлбөр энэ заяа. Хонолулун очлоо. Тий, Хонолулу гэсэн. Бүр яг ингээд яг амар гоё арлын vibeтэй. Таиланд шиг. Гэхдээ ингээд бүх юм нь цэвэрхэн гоё амар хөвгөлтэй. Тэгээ бүр ингээд энэ чи өстө нэр Таиландын сайжруулсан хөлбөр шүү дээ. Хавай л явжээ. Харин тийм амар гоё. Тэгээ зарим хэсэг нь ингээд яг тийм Vegas-тай гам шиг vibe бас өгсөн. Ингээд нөгөө туристууд ихтэй болохоор ингээд нэг Vegas-т ч яваад байгаа юм шиг санагдал. Тэгсээ нэг Таиландд ч яваад байгаа юм санагдал. Окей. Чихний story нэг юм амар гоёсан. Гүр амар өнгөлөг юм бэлээ ингээд бүх юм. Тод ном ногоо брэнд царайлаг юм бэлээ. Тэгэл яг нөгөө яг даунтаунд нь Airbnb авцсан. Тэгэл гараал яг уртлын байшингийн урд 70 амчаа. Тэгэл тэр нь амар гоёс. Тэгэл уул мууланд гараал теннис мэйс тоглоол ингээд амар их активити хийсэн бүр. Тэгэл 70 эрэг тэр нар жаргахыг хараад явж хоол идээл ингэж тэгсээр итэл ингээд нэг тийм амар олон хонц юм шиг санагдаад сүултээ бүр ингээд эхний өдрөө л амар их алхсан заяо. Гоё явж хоол мал идчих нар бар жарахыг харчаал. За одоо хайчих уу гэл нэг бар хөпинг хийн гэж бодоод ийш тийшээ баахан алхаал сүултээ бүр ядраад 6 цаг ниссэн тэгснэ оройж байгаа. Ийш тийшээ алхаа. Тэгээ бүр хөл өвдөөд маргааш нь тэгснээ явж өглөө 70 эргэр гүйж мүгээд тэгснээ теннис тоглоод тэгснээ ууланд гараад амар өндөр ууланд гараад тэгээд хайкинг интер амар гоё юм шиг л тий яа. Тэгэнгүүт бүр ингээд ёо амар ядарсан. Гэтэ яг амар гоёсэн. Тэгэл тэр өдрөөс оройно шоуд боллаа. Тэг байхгүй хоол идэл ядраал унцсан. Хөөрхи өгшөөсэй. Харин тиймээ нэрээ бармаар орчоод мод нэгж бүр байха болжээ. Юу барлуу зүглээч гоо. Нэг пив аваад тэгэл за тэгэл 10 цаг. Яа. Тэгэл өнгөрсөн. Тэр уул мол нь бүр амар гоё юм байлээ. Бүр ингэ би чинь амар царайлаг тийм тунгалаг. Исэн гоё юм. Тийм исэн амар цэвэрхэн. Загаад. Тэгэл бүх юм амар гоё цэвэрхэн гоё исэн. Окей. Хавай явъё. Битээрээс яриад Хавайд очиж амьдрах уу? 2 цагийн зөрүүтэй минь гайгүй юм байна гэл. Тийм цаа чин бүр хоёлаа ийшээ явж амьдрья гэл бүр ингээд бүр ятгаад за чи ихнээсээ би бүр чи нэрээ яриад юм нэрээ гэд. Тэгэнгүүт Хавайд чинь бас байр нь арай хямдхан юм байна ер нь бол. За яг юмнууд нь гэтээ түрээс нь хэрэг. За гэтээ нэг bedroom энэ төр 1700 2000 энэ төр гээд байгаа гээд. Санд чинь бол бүр амар өмтэй штий. Тэгэнгүүт амар өмтэй штий. Тэгэнгүүт цаа чинь болохоор Хавайд бол байр нь хамаагүй гайгүй байхаа гэлээдлээ. Эхнээ гоё нөгөө өндөр давхурт 70 эрэгтэй 70 эрэг рүү харсан view өнтертэй аль бүр өстой гоё хаа гэд. Гэхдээ тэгээд юмнууд нь л бусдаар бол байр нь гайгүй байсан ч бусдаар юмнууд нь үнэтэйсэн. Тэгэл дээртэл нэг коктейл авсан чинь $48 гэдэг. Нэг нүү. Тэгэхдээ яг ингээд жоохон өндөр хоёлоо хувааж байгаа л гэсэн лээсэн л та. Гэтэл үнэтэй коктейлүүд чинь нэг за нэг 30-д л багтдаг шин. Тийм тэгээд гэхдээ яг 24-5-тай коктейлүүд байгаа л та. Тэр ингээд хоёлоо хувааж ууж болох байсан болохоор тэгэл тэр чинь ингээд мэдгүй төлсөн чинь $60 болчих юм чинь.
Тийш. Тип нэмдэл. Тэгэл breakfast энтер ч ихсэн ингээд 70 эрг рүү view-тэй нэг гоё газар breakfast идэх орсон чинь тэгэл $40 гэл ер нь үнэтэй тал руугаа исэн. Гэхдээ турист ихтэй газар болохоор бас үнэтэй л ах. Тийм. Бид бас яг тийм нөгөө турист байдаг газар нисэн болохоор тэгсэн байсан. Хараа нөгөө юу руу байвал өөр арал хүн багтайгаар арал level гайг бах тийм. Тийм бах. Тэгвэл арай үнэн гайг бах. Гэхдээ ингээ хүн багтай одоо тийм аралд амьдрал бас хурдан уйдч магадгүй гэж утсан. Тийм л. Баян 70 эрэг дээр уйдаатай ээж магадгүй гэх. Гэтээс ингээл харсан чи ингээд битээр өглөө гараад breakfast ууж исэн чи нэг яг 70 эрэг дээр нэг ээж хүүхдтэйгээ ингээ хоёлаа хүүхдээ салхилуулаад хамт илсээр тоглож болол яг тэнд амьдэрдэг хүн шиг аахгүй. Тэгээд харсан чинь бас ингээд амьдруулаас гоё ч юм уу. Тийм гоё зүгээр яг гоё тайван байх хүсэл. Тийм. 70 эрэг дээр хүүхдээ харсан шигээ байжээвэл бас байр мэрн хямдхан бол ингээл байжээвэл бас болох юм байна гэж бодсон. Тэр ч тийм шүү. Тэгэл нэг хэдийн нэмэх хувцаахтлал. Тэгэл амар гоё теннисний кортуудтай тэд нар нүнгөө тэгэл. Тэгэл гоё исэн. Амар царайлаг исэн. Тэгээд бидэд маргааш нь машин рентлээд нөгөө botanical garden тэргээ тэгээ бас нэг өөр хийд мид явж үзээд ингээд машинд явхад хүртэл амар царайлаг заяа. Яа харин тийм. Ямар гоё харагддаг. Тэгэл оройн бас яг сүүлийнхаа өдөржингөө машинд яваал та нэр 70 эрэг ороод 70 балаараа ороод тэгэл орой 6 гэж ирээл. За орой буцаа гарыг чи 6 гэж унтаал. Нам. Яа тэгээ юу гарч шаад. Хөрхий тэгэл орой ирж ядарч унтсараа гал өнгөрлөө. Тэгээ бацаад 6 цаг нисээл. Одоо нэг буцаж ирж ажил төрлөө амьдралтаа орё доо юу гэл гайхаад юу хийх вүлээ гэл. Би бас чамаа гайхчихлаа. Энэ манай найз яг ажил хийдэм болов аа. Сурдсан болов. Яа, яг нөө дөрөвдөд нисгэсэн шүү дээ. Тэгээд бас дөрөвдөд би ажилтаа исэн чи сургууль дээрээ. За. Тэгээд нөгөө босс руугаа дарга руугаа би ингээд дайри аваад ингээд би гүйлгээд би яг өглөө I'm gonna die гэсэн чи. Тэгсэн чинь тэгэл бишти үхээрээ за чи өнөөдөр take off авч болно гэл. Яа. Тэгээд үнний хэлж ингээд ийш тийшээ явал чам жоо атархаас. Яа намайг явуулахгүй шүү дээ. Энийг жагцсан хамтан байна. Тэ нэ давит юм уу гоо юм уу. Гой эн чинь бас ингээд хаваа чинь бас манай хоёр найз тикет өгөөд ингээд 20,000 бэлэг гэдээ бас явж байгаа юм аа. Хөрхит. Тэгээд тараа дарагтаа сайхан ухаалаа хэлээл. Дүр дөө манай хүмүүс яах вэ? Болчих үл яах вэ? Тавтахад нь ажиллаа гээл кофе шоп би сайхан ганцаараа явал дэлгүүрсэл. Тэгээд тэгсэн чи би ингээд лүлээ лемон арчи гэж бодсон байхгүй юу? Тэгээд үс өнгөрөөгөл та ганцаараа амар явж breakfast идэл амар enjoy хийгээл заяа. Яа бүр аз жаргалтай заяа. За. Тэгээ явжсэн чи тэгэл 70 эргээр ганцаараа алхаж болохал заяа. Кино. Өглөө 7 ингээл гарц. Тэгээ явжсэн чи лүлүү лемоны гадаа бүр ингээд амар урт очирдаг хгүй юу? Би бүр гайгаад энд юу болоод байгаа ингээд хэлж асуусан чи Hawaii exclusive гэдэг ингээд өнөөдөр зарлагдчихж байгаа гэтэргээд гисэн ахгүй юу? Бид нэр ингээд очирлж аваад авах чагаа гэхээр би дагаж очирлаа заяа. Яа, за хүмүүсийг тийм юм татагддаг үнэн багтээ ингээ очирлж байгаа юмд очиод ингээ очирлаад байдаг. Тий, би тэг очирлж авч байгаа. Яа. Тэгэл тэр ороод ингээл бас хургаан очирлж аал ороод нэг Hawaii exclusive-ийг ороод ингээ харсан чинь заяа ингээл логоных нь
дээр нь ингээд одоо ингээд нэг тийм Hawaii map шиг юм байгаа хгүй ингээд гурван шиг нохооны яс шиг заяа. Тохны яс. Яа, принэттэй ингээд тэгээд тэр нь ингээ Hawaii exclusive гинэ тэгснэ ингээд тэрийг ингээд амар хүн хүлээсэн заяа. Тэгээд тэр нь ингээ зүгээр энгийнээсээ ингээ $20 илүү үнэтэй заяа. Тэгээ ингээ шортных нь Lululemon-ы лого гэдэг штэ. Тэрнийхэн дээр ингээ гурван шиг юм нэг шар өнгийн цэцэг шиг юмтай заяа. Тэр нь Hawaii exclusive би бүр заяа. Яшиг. Өөрөө зурчээ. Тэр энэ угаасаа мангаар харагдчихээн. Яа, тэгсээ. Тэгэл хүмүүс авдаг л хатаа. Гүй зөндөө юу ярьж байгаа би бүр гайхаж юм шиг. Йоо, энийг үү гэл. Тэг би ингээд TikTok дээр хайж үзсэн чинь амар хүн очиж авдаг заяа. Рил мэл зөндөө идэм бил би бүр тэгээд ваа цоо гэл. Тэгээд Hawaii-ийн тийм нэг үндэсний хоолыг нэдэж үтсэн чинь амар сони юм бил. Яа, луау гэсэн баха. За. Нэг тийм одоо зургийг хараад. Гэхдээ ер нь ингээл амар догтолж идэн гэж зорж атсан хгүй юу? Бид тэр ч очихоос өмнө теннис тоглоал зэст луваа дээр хин навж өгөө үзээ барьчи. Тэгээ очиад тэгээд өдөрчигөө явж байгаа л амар өсөл очиад л идсэн чинь их тийм яхавдэл гэдэг шиг. Гэтэ яг муухай аль биш заяа. Гэтэ тийм амар гоё биш. Тийм нэг ямар юм бэ? Сонин. Тийм жоохон сонир хоолтой билээ. Гэтэ ингээд бүх газрынх нь хоолных нь порц нь амар их заа. Ингээд бүр ингээд амар их заяа үнэ. Эсвэл тэгээд үнэтэй болохоор тийм их байд юм уу мэдгүй. Эсвэл хүмүүс нь тийм болохоор тийм байд юм ингээд бүр ингээд энэ тэнд хоол идэхээр л бүр амар цадаал бархаа байлаа. Ер нь л порц нь амар их. Тийм л газар байлээ. Аваас нь л хоолын энэ мөн үү? За нэг иймэрхүү л. Тийм ер нь иймэрхүү. Бахан мах. Сан юмнууд. Харин жоохон сонин юм. Тэгэл тийм. Энэ тэндгүү дахиад явж идэм л нэг сонио. Тиймэрхүү Коста-Рикадас энэ тэндүү дахиад авдаг газар байсан ш нэрээ. Арлын орнууд тийм байт юм болоо. Харин тийм болоо. Хаасайгуу дахиад тагтаа. Зөөд. Тэгэл эцэнгүү бол алаад идчихстэй. Нэг тий Хавайд нэг инфлюенсер байт юм бил шүү дээ. Би саяхан олж мэдсэн. Ингээд дахиад хижээдэг заяа. Ингээд амар олон дахиад хижээдэг. Тэрүүгээрээ рил хийгээд амар од болцсон. За. Залуу байт юм лээ. Би тэрийг харах олохоор явуулъя бүр. Тэгээ би бүр тэрийг хараад хүмүүс ч юм бас ингээд Хавайд дахиад хижээгээл сайхан амьдрал болж илээ. Шиг дахиад хижээж амьдрдаг ч юм. Тийм штэ. Нэг сайхан гоё том газартай. Хэдэн дахиатай, хэдэн үнэтэй байхад л болно дөө. Гэж боддог шүү хаяа. За би чамраа Instagram-ыг явуулсан нэг Филиппин гей залуу заяа. Тэгэл гэртээ сайхан ингээд Хавайд инээ харж байна. Йой. Ингээл дахиад нь одоо тийшээгээл амьдарч идэг нэг тийм сайхан харагдчих. Тэгээ Хавай гэхдээ ер нь амар гоё юм билээ. Ер нь л тойр ойрын хугацаанд нэг викенд дээр яв. Харин төрсөн өдөрч боллоо шүү дээ. Төрсөн өдрөөрөө Хавай очиж ирэх юм уу? Төрсөн өдрийнхөө өмнө юу хийлгэн? Crown хийлгэн. Шүдээ янзлуулах цагт. Crown хийлгэн гэж өгшөг юм. Ламбны дараагийнх нь гэх юм уу? Ийм бүр байнгын. За тэр Crown гэдэг материал нь өөр юм болов? Амар шиг юм уу? Тийм. Байнгын
Насан туршдаа байна гэсэн үг юм. Гэтэ лам шиг үү? Ламны сайжруулсан хэлбэр юм уу? Тийм. За би хараати. Crown and veneer. Тэрний яхаа нэг шүдэндээ юм уу? Яан гэсэн үг юм. Нэг шүдэндээ л хэлэх. Яа, энд одоо шүдний имлэг амар үнэтэй бидтэй. Үнэтэй гээ бидтэй. Энд мэдхгүй байна. Минийх бүр юу дүүлээ. Insurance төлөөд 1000 гаран төлнө. Яа, нэг шүдэн дээр үү? Тийштэй. Бүр нэг нь ер нь хэд юм те 4000 тэр юм уу? Яа, бурхан минь. Ямар ч тийм шүд өвдөх юу алах те. Ирэх алгаа. Хэлээд өхөө. Гэтэ insurance тэгэхээр 3000-ыг уг нь төлөөд байгаа юм байна те. Тийм. Тэгээд 1000 үлчиж юм уу? Insurance гэхдээ тийм full cover байхгүй юм уу те? Full cover гэж юу байхгүй хаа. 90% хамгийн ихтэй 90% төлөлт юм болов уу? Тэгээд нэг 70 мал тиймэрхүү л идэх. Мэдгүй би энэ харах гэсэн чинь зургийг л олчлоо. Veneers dental crowns. Шүд чи өвдөд байгаа юм уу? Агуу миний хойд нэг юм жоохон голын хэсэгт нь ламптай. Тэгтээ тэр нь ингээд цуурах гэж илүү хажуугаараа ингээд жоохон зайтай. Тэгээ удвал жоохон шүдээ муухай олгочих байх гээд хамгаалаад crown хийгээд тэгээ тэр чигт ингээд хадгалчаа гэдэгс аахгүй. Шүдний ингээд хэсэг айгүй нэг тал нь ингээд амар нэмхэн. Тэг ингээд чи ингээд цуулчиж магадгүй багт. Тэгээд crown хийгээд язоор энтрээ ингээ хамгаалаад үлдчихье гэдэгс. Гадуур нэг бүрисмагийн юм хийгээд байгаа юм тийм. Entire tooth. Бүр тэр чигт нь сольж хийдэг юм байна л да. Бүр ингээд бүр дээдлийн ингээд голын хэсгийг үлдээгээд дээдлэлт нь ингээд crown. Тэгээ crown гэдэг нэртэй юм байна шүү дээ. За ойлгох. Тэгээд хамгаалаад доотлын гэсэн хамгаалаа үлдчихэж байгаа. Тэгээд би нэгийг хэлсэн заяа. Тэгээд альталтаа хэлгэснээ угаасаа марчдсан байл. Тэгээд паста идчихсэн чинь суграа амц. Яа. Тэгээд тэрийг ашгүй хадгалаад тэгээд дараа очиод юугаа буцаагаад наалгуулаад хийлээ. Яа, тийч алт юм уу? Аха. Тэгэхгүй зүгээр ингээд $1000. Тэгэхгүй дахиад $1000. Юм ба зүгээр ингээд хоолж жагаад. Харин амар амархан $1000 харин мэд. Наалтад гараад ирсэн. Так. Veneer энэ одоо нөгөө нэг юм ингээ хийдэг юм юмнууд гэдэг шүү дээ. Шүдний гадуур имплантууд. Имплант гэдэг лөө тэр чинь. Тэд нар чинь бас ингээд наалдамхаа юм идэхээр суграа гараад ирдэг гэсэн. Би ихтэй нэг бичлэг үнтэй. Нөө Дубай шоколад гэж яддаг шүү дээ. Аха. Тэрийг ингээд нэг хүн ингээд идчихсэн чинь ингээд бичлэгийн дундуур шууд ингээд суграад ингээд гараад ирсэн. Яа. Тэгэл за наалдамхаа мэдхгүй шүү гэл. Паст нөө юм уу? Юу лээ. Лазанья энэ төр идвэл бүр амар яах юм шүү. Мэдгүй уг нь бол гайгүй л идэг. Тэгээд яаж яагаад ч наалтцсан. Чооч. Тэгээд төрсөн өдрөөрөө цаг авсан юм уу? Хизээний. Тийм төрсөн өдрөөрөө цаг авсан байсан. Цаг олдохгүй. Нөгөө нэг юутай хамтдаа надад цаг олдохгүй. Цэвэрлэгээтэй хамт. Тэггүй бол бас ингээл 2 өдөр явах чинь төвхтэй штий. Тэгсэн чинь нөгөө манай T-Rex гүй юу төрсөн өдрөөрөө цаг аваад байгаа юм бол гэд. Тэг яд 2 хоногийн өмнө болгоод салгаад тэгэл за. Тэгээд төрсөн өдрийнхөө 2 хоногийн өмнө
цагтай юм уу? Яг төрсөн өдрөөр л цаг гэхгүй юм уу? T-Rex чинь тэгээ юу чинь төрсөн өдрөөрөө яана гэж би яахчгүй шүү л гэсэн. Ямар хаал тийм нэг хаалны газар сонгоцсон. Битээр зөндөө удаа харсан заяо. Тэг ингээд нөгөө нэг онгорхоо байдаг цаг нь ерөөсөө таардгүй. Тэдэд онгодог ли 5-д ч үлээ нээдэг ч үлээ. Нэг Japanese. Тэгээд мэдгүй таардгүй байсан юм аа. Тэгээд тийшээ оръё гэд ярьсан. Хоёр одоо ингээд нөгөө хоёулахнаа төрсөн өдөр тэмдэглэе гэхээр нөгөө хоёрыг харах хүн байхгүй болохоор ингээд тийм юу боломж өрсөй байхгүй юм тий. Одоо Валентинаар ч юм уу хоёулахнаа гарыг гэвэл тэр хоёрыг харах үлдээх хүн байхгүй тий. Хуршүүдтэй үлдээ юм гэж байхгүй. Хөр хөдөө тэд нар ч гэсэн гармаар л байгаа илүү. За яг за Валентинаар төрсөн өдрөөр ч юм уу ингээд тийм тэр хоёрыг энтэнд үлдээгээд яах вэ үлдээ гэвэл болох л ах. Хөөрхий тэгэл хараад үлтгэл. Энд ингээ хол байхын нэг хэцүү хүүхд харахынгүй л хэцүү юм да тийм нэрээ. Тийм шүү дээ. Тэр одоо хоёулахнаа гадагшаа гарч үзээгүй шүү. Гарч үзээгүй 3 жил боллоо гэдэг. Тийм шүү. Иви минь зөвда. Битээр л тийч байгаа л нэг очиж тэр хоёрыг битээр ихтэй очиод тэр хоёр битээрсээр үлдэх үү? Үлдэн шүү дээ. Тэгж л нэг хоёр найзыгаа хизээ нэгэн цагт нэг болзоонд явуулчихт. Та хоёрыг асуугаад хөөрх нүгэхээр заа гэд. Тэгээ T-Rex-ийг хөөрх нүгэхээр no. Хөрхий аарыгаа яаж яах юм хөрхий. Харт. Таашд бол хартай. Чоо. За тэгээ Валентинаар юу хийх юм бэ? Таяр юу хийж байна? Битээр нэр амар инээдтэй. Би нөгөө чам руу юу явуулсан шүү дээ. Нөгөө Candle Light гэд юу концерт болох юм байна гэд хоёр авчиж. Яа. Би цаанаар очив. Google календар явуулсан хгүй юу Валентинаар. Битээр ингээ болцсон ч ерөөс Google календар. Тэгээ бас за ажлаа төлөвлөнө гэж бодоод Google календар явуулахгүй юу шууд тэдтэй авчаад. Яа тэ орон болтой таараа би ингээ чамраа Google календар явуулсан шүү гэдгсэн чинь хараа би билет авсан штэ. Чи юуны билет авсан гэдэг ингээд чиний авсныг л авсан байх. Одоо найзуудыгаа дагуулаад явна да. Тэ хараа тикет нь яжил refund богсод болтгүй юм билээ. Нэг хэдэнд 14-нд юм уу? 14. Чооч. Тэгээ 14-нд 4 билет талсан. За. Тэгээ угаасаа би түлчи буцаа гэдгсэн чи манай хүн амар VIP навц. Би болохоор VIP яваа. Хамгийн хатли. Го бас чичээс арай чамгийн дундуур бас их хамгийн урд биш ч дундуур навсан. Яа тэгээд яг би тэрийгээ тийм ваучер болоход авцсан. Тийм үү. Тий хадгалж агаад тэгээд та хоёр дээр нэг өдөр очиод хоёр танаа хоёрыг хараад та хоёр тэр ваучерыг ашиглаж үзэн л гэж тийм төлөвлөгөөл гаргасан. За баярлаа. Тэгээд тэр нь угаасаа ингээ ваучер болохоор хизээч хамаагүй ашиглаж болно. Тэр чинь ингээд нөгөө бүх хотуудаар тоглогдд юм лээ. Би тэгээд Валентинаар Сиэтлтэй нүгэ харсан ч уг нь яг бэлээ. Яг Валентинаар ингээд хэдэн цаг гэсэн? Орой 8:40 байсан. Гэхдээ 6-аас бас байгаа. Тэгээ битээр хооронд ярихдаа хоёрын уг нь 6-аас үзээд ирэхэд нөгөө хоёрын унтах цаг яг болоод уг нь таарах юм байна гэж ярьсан. Тэгээд за тэгсэн ч байсан ч хүүхэд харах хөнгөө юм байна гэд.
За тэгвэл ядаж хоёулаа хизээ очих юм байгаа. Тэр үедээ харуулъя да. Харж байгаад үзүүлъя да. Тэгтээ. Тэгээд одоо Валентин чахуута цагаасардаа бэлтгэхгүй бол. Яа, харин цагаасараа явуулаад байна. Харин одоо гоё шин ширээ аавна, шин бүтээлэг аавна, шин тав магнууд аавна. Яа, тэгэд ингээд бүрэн утгаар нь цагаансар хийх юм уу? Тэг штэ. Гэтэ арай чи юу идэ засахгүй л ах л та. Ууц мөл. Цаач ууц чанмаар энэ л гэсэн. Болио. Яа. Отог хідэн насандаа цагаансар хийж эхлэв юм бэ? Цагаансарыг би нэг 50 хүрээд ядаж хийж эхэлдэг гэж ингээд бодсон. Тэгсэн чинь ингээд 30 хүрээг багч. Гэтэ ингээд хөөхт мөхтэй болоод ингээд тэрний дараа чи ингээд айгу гой санагдаж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хажуудлынхаа хідэн найзуудаа бас урихаар. Тэгэл гоё хийгээд тэг дээлмэлээ өмсөж Монгол тийм tradition танилцуулаад аа. Тийм түрүү жилээс та хоёр ирэхэд бас байсан шүү дээ. Тэгэхэд нэх гоё хийж чадаагүй байсан. Тэгэл тэгэхэд гоё л бууж мод идэл нийл салаад идэл. Тэгтээ гоё ширээ засаагүй. Одоо гоё том ширээ авч агаад энэ хоёроос айхаа болж байгаа. Тэгэл муухай олгол болгоно л үзэл. Тэг бүр нэг яг нэг цагаан сарын нэг ширээнүүд дэдэн штэ 5 мага тавьсан салаад малаад тийм үү? Тийм. Зоо. Гэрээсөө өөртөө цагаан сар хийн гэдэг ямар ч төсөөл л тэгээ багц хаваад бууза хийгээ хөлдөгөөд бууз хийж хөлдөгч байгаа юм уу? Хөлдөг штий. Бас өөр нэг ганц хоёр хоол хийгээд тэгэхгүй л бууз идэж чадахгүй хаа. Нүгэд. Тэг махан их. Итгэл ах. Махан итгэл чи нодлооны стейк шаардсан мэт бараг л. Тэгсэн. Тий. Нэг жоохон махшараад битгүй. Жижиг юм хийгээл тавьчихдээ юм уу? Тий нөгөө нэг ууц шиг махан дээрээ ингээ дээр нь ингээ 3 шиг бууз тавьдаг шнэ тхөө. Тэр тэгтээ зарим айл тэгж тавьдаг баха. Тэг манайхлаа ингээ имэйлаа ингээ ууцсан дээрээ явуулдаг гэсэн ингээ. Яг ууцныхаа ингээ бүксэн сүүлэн дээр. Зөө яа. Сүүл хийжээ. Яа. Сүүлэн дээр ингээ 3 шиг бууз тавьдаг шнэ. Тийм манайх юу тавьдаг гэсэн юм болов? Өөхийг тавьдаг гэсэн юм болов? Эсвэл мах тавьдаг гэсэн баха. Бас магадгүй. Тэгээд нөө брэс хийх юм уу? Брэс хийн. Аха. Йоо. Яа, цагаан сар гоё шүү дээ. Цагаан сар хийдэг найзуудтай олчих гэж нэр. Харин одоо бэлэг мэлгээд цуглуулна да. Яа. Хідэн хүн ирнэ гэж хідэн хүний бэлэг цуглуулах. Манайх хажуудлын хоёр чинь 9 хүн. Таяр ирвэл 11. Манай нөгөө нэг ганц ирвэл 12. 12 хүн болох нэ. Хоёр тэг өөрсдөө айл хийх юм уу? Үгүй. Энд тийм ихтэй нөгөө аав ээжүүд нь байгаа л зарим нь хийгээд тэгээд ирээрээ гэдэг. Тэгээд аав ээж нь байгаа хэд дээр л очино доо. Тийм олон хүн баамаа. Окей, мэдгүй шүү. Нэг хоёр л илүү. Эдлэм битээр очиход тэр чинь ингээд миний нөгөө анхны цагаан сар байсан. Тэгэл чи би өөр ингээд Сиэтлд айлд очсон чи зүгээр яг л Монголд аим шиг за бүр Монголоос амар цагаан сар болж бүр ингээд яг идэ будаа бүх хүн дээлээ өмссөн. Тийм үү. Яа, бүр Монголоос бүр илүү амар цагаан сар л тэмэлж. Би бүр гайхаж ингээд санаад. Тэгээд яг ингээд тэмдэглэмээр санагддсан юм шиг л байгаа. Би л тэгдэг. Ингээд нөгөө бужигнадаг байснаа санаж манан бас. Харин гэхдээ ингээд нөгөө
хөгшрөөд ирэхээр гэдэг шиг. Харин цагаансаар ингээд гоё баяр шүү гэнгээ бодогдоод байдаг. Амар гоё. Зөвлөе. Ээж яхад өвөө эмээтэй ингээд байдаг гэсэн дандаа амар гоё тэмдэглэдэг гэсэн болохоор бүр амар санаж амж. Тэгэл 3,000 бууз энэ төр хийгээл. Яа, би бүр дандаа л галтгоонд дэдэг гэсэн заяо. Тэгэл хөөй цай дуслаа, хөөй салаата нэмээрээ гэл ёо. Яа, 3,000 арай хөө. Айл барыг хийсч үзээгүй заяо. Ааха. Тэгэхээр галтгоонд тийм. Галтгоонд л дэдэг. Тэгтэл амар гоё л дэдэг. Чи ингээд нөгөө орж ирсэн хүмүүстэй бүгднтэй золгодог гэсэн үү? Золгон. Цайгаа өгөнгөө золгох шүү дээ асаа. Би бас ингээд галтгоонд л ижилдэг. Гэтэ ингээд бүгднтэй золгох дургу заа ингээд залхуу өрөөд би ингээд зүгээр ингээд зарим хүмүүсийг орж ирэхээр ингээд нуугдчихдаг. Яа, бүр ингээд бүгдэнд нь өмсүүлэхээс залхуу өрөөд гэсэн чи ингээд одоо бодоод тахаар одоо бол ингээд хэрвээ Монголд байвал ингээд бас амар гоё санагдаад гоё тэмдэглэх бүгднтэй залгаал бүгднтэй нь яриа хүрээ. Яг нэг тийм хөгшил хүмүүс шинж багтаа. Яриа суумаар санагдаа. Харин би одоо яг юм гоё мөнгө аягын тэр дэс захимаар байна. Тэгээч яриа. Тэг гоё тэрэндээ сүүм үү. Сүтэ цаймаа хийгээд. Айраг эндээс олтно гэж байхгүй л та. Айраг мэдгүй. Тэгтээ хүмүүс зараад байдаг хаа. Гоё айраг мэрэг бас байвал те. Тэгвэл жинхэнэ цагаан сар шиг санагдах байхаас. Гоё дээл самараа. Бууз нийслэл салаад хоёр хахад гоё дөө. Бит хоёр бол сайхан хэрвээ танад очихгүй болвол тэгэл Монгол улсын газраас тий. Бозаа гэ манад өөсөж игнор ахгүй. Би тэгээд Amazon-оос чигнөр авч бууз хийх үү гэж ингээд хальт бодсон. Тэгээ угаасаа заа удахгүй нүүхээс чигнөрээр явдаг. Шараад ич юм уу? Тэгэл заахан эсвэл баншаа чи дөө гэл тэгсэн чи цаачаа билээ Монгол хэлний газраас бууз авчиё гэл. Тийм шүү. Одоохондоо миний цагаан сар бол тийм л байна. Тийм. Дээрс тийм байсан юм биш. Хүүхдтэй болохоор тэр цагаан сар хийгээд тоор ирж болохоор заяа. Насаар харин та насын хүндлээд очин доо. Тэгээд нөхрийнхөө насыг бодоод гэртээ цагаан сар хийгээсэн. Тэстэй чи насын бодоод цагаан сар хийж өгөөч чи. Тийм. Тэгэхгүй бол найзууд зүгээр дүү юм байж. Нөхрөөс дүү юм байж ирж залах гэж дуудаад байгаа. За хөр хийм сонсож байгаа шүү. Харин хөр хийнийг 20 үзэгчтэй тэрнийх нь тал нь өөртөө юу. Тий. Тэрнийх нь ингээд дөрүүлээ байгаас. Харин. Яа. Гэтэ зүгээрээ бид арай сайн ингээ YouTube-ээр мөнгө олдог хүмүүсийн бичлэг бас үзлээ. Тэгэнгүүт энэ чинь ингээд 3,000 цаг үзчихэж одоо хүмүүс одоо хоёулангийн бичлэгийг 3,000 цаг үзчихэж хоёулангийн мөнгө олох эрх нь нэгдэн заяа. Тэгээд тэг бас хэдэн subscriberтэй болох хэрэгтэй лээ. Бас тийм байд юм лээ. 100 мянга болов. Тэгээ хамгийн багадаа $100-оос эхлээд мөнгө нь олдож эхэлдэг. Тэгээ бас нэг охины YouTube үзсэн чинь эхний 3 жил болвол ингээд баг мөнгө олоогүй. Тэгээ 4 дахь жилээсээ юм уу ингээл сар болгон $400, $500 гэж олдог болоод тэгээ сая сүүлийн 25 онд 13-14 мянган доллар болсон гэд. Тэгээд тэнгуут ингээд нөгөө нэг эхний хэдэн жилдээ бол угаасаа мөнгө олоход аяа хэцүү гэд. Гэхдээ бит хоёрын зорилго мөнгө олох биш шүү. Гэтэ яг хөтэ бас нэмэлт орлоготой болъё л цаа энэ ч одоо. Тийм. Тэг ингээд сууж итл 13 мянган доллар орж ирээд байвал бас гоё л байна. Тийм шүү. Тэгээд бас нэг би нэг Америкт байдаг YouTube видео гэх нэг үзсэхгүй юу?
Тэгсэн чи бас яг ингээд гэртээ хүүхдээ араа байдаг. Тэгээд ингээд нөө яагаад YouTube хийж эхэлсэн бэ гэхээр ингээд гэртээ ингээд өдөржингөө хүүхдээ араад байгаад тахаар ингээд бүбөөж шиг үлээд байна. Тэгээд ингээд өөртөө бас цаг гаргах гад ингээд YouTube хийгээд бичлэг энэ төр хийгээд эхэлсэн чи бичлэгэндээ зариулаад нүур амаа бодож эхэлсэн ингээд тэгэнгүүтээ бас ингээд хүмүүс үзээд гоё комент бичээд тахаар ингээд амар урамтай болоод тэгээд бичлэгээ ингээд бас яг мөнгө олох гэж өгөн эхлэж хийгээгүй. Тэгээд өөртөө юм цаг гаргах гэж хийгээд тэгсэн чинь ингээд урамтай болоо. Тэгсэн чинь ингээд анхны $100 авлаа гэд. Nice. Тэгээд нэг бичлэг хийсэн. Тэгсэн чинь бас их хөрхөө ингээд эхний 3000 цаг нь хүрхгүйсэн гэсэн. Тэгэнгүүт ингээд гэрийнхнээ нэг нөхөр нь өдөржингөө ингээд зурагтан дээрээ ингээд хитэн бичлэгийн тавьчихдаг гэсэн. Тэгэнгүүт 3000 цаг нь хүрээд тэгээ мөнгө авч эхэлсэн ингээд тийж эхэлдэм бэлээ бас. Тэгэл за битээрээ нэгэнд хийж байгаа юм чи 3000 цагийг хүргээд олон subscriber-тэй болно гэж бодсон. Сая жоохон ингээ аялал зугаалга ажил амьдралаа мартчихлаа. Амьдралтай шүү. Харин тэ одоо гоё ингээд дугаар муугаараа бичлэгтэй болгоноо яваанда тий. Харин гоё болгоно гэж бодож илээ. Гэтэ ингээд мэдгүй би лав подкаст сонсохдоо ингээд нөгөө юуг нь үздэггүй юм. Бичлэгийг үзэхгүйгээр ингээд тийм шүү дээ. Гоё. Тэнгүүд хүмүүс яад юм бол. Гэхдээ яг ингээд хоёлаа заримдаа ингээд бүтээгдэхүүн өнтер ингээд хэлвэл хэрэгэлдэг юм аа ингээд яривал гоё харуулвал яг сонирхолтой байх. Харин гоо тийм. За би л ингээд YouTube-ээс ингээд нөгөө нэг юм хэрвээ хайвал ингээд бичлэгтэй ингээд байвал гоё л дээ. Гэхдээ хоёлаа ямар тийм бүтээгдэхүүн юм хийж байгаа шээ. Гэтэ хоёлаа сүүлийн нөгөө мейкапын бүтээгдэхүүний дугаарыг бас өгнө. Гоё бичлэгтэй нэг дийлүүл өгнө. Гоё лээ. Даач тэгээд тэр чигээс их цаг орох юм аа. Айгу хэцүү. За яха болно да. Манай Instagram-аас гоё зургнуудыг харж болно тий. Тийм, манай Instagram-ыг хараарай. Манай Dino-ст янз бүрийн гоё reel байна шүү. Тэрийг үзэж шеэрлээрээ сонсож байгаа хүн байвал хүн сонсож гин үү яаж гинэ. Хүн байна уу? Тийм. Тэг гоё шеэрлээд битээр. Гэтэ би бас битээрийг ингээд тийм комент ирээд байвал хоёлаа улам урамтай хийх баха. Харин тийм тий. Ганц хоёр ч гэсэн хамаагүй цэг ч гэсэн үлдээгээрээ. Тий. Тэг нэг тиймэрхүү байна да. За гоё киногоо санал болгох уу? Чи Inferno үзээд байна уу? Тийм битээр хаяа ингээ хов ярихаар айгу гоё юм шиг лээ ер нь. Хосорч юм уу? Тэгээ ер нь. Нэт дараач юм мэдгүй. Тэгээд зүгээр хаяа л үзчихээ. Өдөрт нэг 15 минут унтахаас өмнө юм. Тэгээд бүгдийг үзэж амжаагүй юм аа? Үзэж юусаагүй. Эхний 2 3 мөр англи үзлөө. Тэг гоё нөө. Хөөхөн. Би яг үзэхээр ингээд орчих юм шиг санагдаад юус эхлэхгүй байна. Үзчихээ. Сая 2 кино үзсэн. За үзсэн ч гэж эхлүүлсэн. Тэр нөгөө Under Hung билүү? Хараад тэр нөгөө нэг Netflix дээр Солонгосын нэг хүрхэн кино эхний 6 ангид орсон байгаа. За тэгээд тэр ингээд Солонгосын миний мэдгээр айгу мундаг жүжигчнүүд тоглолцсон гоё кино илээ. Тэрийг хүлээж байгаа. Тэр бас айгу хөөрхөн Undercover Miss Hong. Би харсан байна трейлерыг. Тийм. Энэ дараагийн хагасанд гарах гээд энэ ч хөрхөн кино илээ. 6 анги орсон 100 үзсэн. За тэгээд
Bridgerton 4 анги орсон. Тэр бас 4 анги үзсэн. Яа, бүгдийг онгоцонд үзчихэж байгаа байхгүй юу. Тэгээд ирж очихтаа үзээд бас тэр бас амар гоё гэдэг байхгүй. Одоо миний Instagram тэр ч ихтэй Bridgerton-ээр ингээд рилалсан зэрэг ингээд нэг солонгос жижигчин тоглолцсон гол дүрт нь. А тийм үү. Аха, тэгэнгүүт шин дээр нөө шин season 4 дээр. Вау. Тэгэнгүүт ингээд Bridgerton дээр чинь дандаа л тийм одоо Европ, Америк ч юм уу хүмүүс тоглолтог байсан чинь нэг тийм Аз дүр ороод ирэнгүүт амар сонирхолтой санагдаа. Тэгээ яг нөгөө мүсгэлчингийн одоо үйл явдал болж байгаа байхгүй юу? За. Нэг тийм хоёр эгчтэй, хойд ээжтэй тэгээд одоо тэр нөгөө Солонгос Аз хүн ингээд гэр үйлчлэгч болсон. Вау. Яг үнсгэлж заяа. За. Түүх нь болол. Гэтэ ингээ нөгөө орчин үеийн. Тэгээд 4 анги ороод тэгээд дараагийн 4 анги нь 2 сарын 26-нд гэлөө. Тэгээ бүр яа гэх хүлээг. Тэгэнгүүт бас юу нэгээд ээж нь одоо тэр Bridgerton-ийн ингээд гол family-ийн одоо ээж нь 8 хүүхэдтэй. Тэгээд нөхөр нь үүдэлцэхгүй. Тэгэнгүүт шинээр boyfriendтэй болоод. За нөгөө хин үү? Эхний season дээр гардаг нь үү? Тийм, гарна. Бүх season гардаг ээж нь хараа хэм блэ? Miss Bridgerton л гэдэг юм да. Яг өөрийнх нь нэр нь мэдгүй. Авг нь Bridgerton юм уу? Тийм, нөхөр нь Bridgerton. Тэгээд тэр ээж нь boyfriendтэй болоод бас гоё юм болно. Тэрийг за баахан спойлерцсан уу? Спойлерд явах ч гэж. Гэхдээ үзээрэй. Тэрийг гоё ингээд чи үзчихвэл ярмаар байна. За би явуулж байгаа. Чи шууд season 4-өөс эхэлж. Бүрөө за. Болох юм уу? Болоо ойлгоно. Ингээд нэг 8 хүүхэдтэй тэгээ ингээд season болгон дээр ингээд ер нь л нэг хүүхэдтэй ингээд нөхөр ихнэрт гаргадаг байхгүй юу? Тийм. Тэгээ одоогийн season дээр болохоор дараагийн одоо нэг хүүгээ Daphne юм лөө. Нөгөө охин нь. Тэр нь аль дээр гарсан баха. Тэр нь гараад тий. Тэр дээр чинь тоглосон хүмүүс энэ удаагийн season дээр бүр тоглохгүй гэдэг тэгсэн жижигчтэн. Окей. Тэгээ season 3 дээр чинь Francesca гэдэг охин нь хөртөө болоод юу лээ. Тэгээд дахиад нөгөө жоохон хүмүүс нь бүр том болох уу? Тэгээ ер нь одоо ихэнх том болсон. Одоо тэгэл дараалалаар нэг хүү охин хоёр нь гол дүр дээр ихнэр нөхөрт гарч гал яваа. За. Мундаг юм уу? 8 хүүхдтэйгээ бодохгүй юу. Тэг ингээд season болгон дээр ингээд нэг нь гаргаал. Тэг ингээд гаргаж явах самдаа өөрөө boyfriend талцсан ээж нь. Хөрхийн. Тэм нэг хөрхэн кино байна. Тэгээ өчтөрөөс биш ээ, уржигдээрээс House of Gucci үзээд дахиж үзээ. За. Тэрийг үзсэн үү? Үзээгүй. Тэрийгээс үзээрэй. Netflix дээр орсон лээ. Lady Gaga тоглодог байхгүй юу? Яг Gucci-ийн түүхэн. За. Тэрийг дахиж үзэх юм бас гоё л. За тэгэл нэг тиймэрхүү л энэ да. Бахан кино л үзсэн юм байна. Үцэндээ. За. Гойдоо Black Friday. Санал болгоё дөө. Энийг бид хэд унтахаас өмнө тавьж агаад бүжиглж байгаа унтдیں۔ Сонсож ирсэн үү? Гүү. Сонсож ирсэн баха. Уу юу? Харагддаг юм. Наатгүй сонсож ирсэн үү? За би. За энийг дахилтын сонсох юм. Нэг унтахаас хүмүүс сонсдог. Энийг сонсдог байсан. Энийг бүүнөр унтахаас өмнө том нь энийг тавь гэдэг.
Үнс бүжиглийгээд. Гурван настай байсан. Black Friday сонсоод. За. Нэг тиймэрхүү л байна да. Цаг ирсэн биш тийм. Тэглээ дэшлээ да. Bye. Bye.